давхар зээлж хасахултал. За хэдүүлээ 9601-ээс 8023-ыг хасах гэсэн бодлого бодъё. Бүгдээрээ баруун гар талаасаа нэгжийн оронгоос эхлэн хасах ёстой. Гэтэл нэг асуудал байна. Энэ 3 нь нэгээс их шүү дээ. Аравтын орон маань ч гэсэн асуудалтай байна. Энэ 2 маань тэгээс их. Тэгэхээр бид ямар нэг аргаар зээлэх буюу дахин бүлэглэх арга хэрэглэнэ. Эхлээд бид аравтын оронгоос зээлэх боломж байна уу гэж ажиглах ёстой. Гэтэл аравтын орон маань нэгжийн орон руу зээлж чадахгүй байгаа нь харагдаж байна. Харин ч өөрөө бас зээлэх хэрэгтэй байна. Тиймээс 100-ын орон харъя. 100-ын орон маань аравт нэгжийн орон руу зээлж болохоор байна гэж. Энд байгаа 6 тоо бол 600 гэсэн үг. Тэгвэл энэ 600-аас 100-ыг авчвал яах вэ? Ингээд энд 500 болно. Нөгөө 100-аа аравтын оронд өглөө. За тэгэхээр 100-ыг аравтын орон руу өгчлөө. Энэ маань аравтын орон дээр яаж илэрхийлэгдэх вэ? Энд тэг аравт байгаа. Би 100 өгвөл 100 маань 10 ширхэг аравт болно гэсэн үг. Тэгэхээр тэг дээр нэмэх нь 100 болно. Аравтын тул 10-ыг 10 аравт буюу 10 гэж бичих нэ. Алив би ингээд нэг бичээдхий. Тэгэхээр энэ маань одоо 10 боллоо. Базара юу болоод байна? Чи 100-ын орноос 100 авсан. Тэгээд энэ 500 болсон шүү дээ. Гэтэл энд яагаад 100 биш харин 10 гэж бичигдэж байна вэ? Энэ чинь 10 ширхэг 10 гэсэн үг шүү дээ. Энэ маань 100 гэсэн үг. Инглигээд хасагдагч маань ерөөсөө өөрчлөгдөхгүй. Өмнө нь хасагдагчаа 9000 дээр нэмэх нь 600 нэмэх нь 1 гэж задлсан. Одоо бол 9000 дээр нэмэх нь 500 нэмэх нь 100. 10 ширхэг 10-т чинь 100 шүү дээ. Тэгээд нэмэх нь 1 байгаа. Тооны утгыг би ерөөсөө өөрчлөг байгааз үйлчлээ гүйцэтгэх боломжгүй л байна. Нэгжийн орон маань бас асуудалтай байгаа болохоор хасч чадахгүй нэ. Нэгжээс нэгжийг хасах гэтэл болохгүй байдаг. Харин одоо бид аравтын оронгоос зээлэх боломжтой болсон шүү дээ. Тэгэхээр аравтын оронгоос нэгийг авчих бол яасан юм? Бидэнд 10 ширхэг аравт байгаа. Түүнээс 1 аравтыг нь авчихвал цаана 9 аравт буюу 90 үлдэнэ. Тэгээд нөгөө авсан 10-аа нэгжид өгье. Эндээс 10-ыг аваад энэ нэгжид өгвөл нэгж маань 11 болно. За ингээд бид хасахад бэлэн боллоо. 11-ээс 3-ыг хасаад 8, 9-өөс 2-ыг хасаад буюу 90-ээс 20-ыг хасаад 70. Аравтын орон учраас бид энд 7 гэж бичнэ. 500-аас тэг 100-ыг хасаад 500-т гарна. 100-ийн орон дээр бид 5 гэж бичнэ. 9000-аас 8000-ыг хасгаар 1000 ингээл боллоо. Илүү тодорхой болгон шалгахын тулд хасагдагч ба хасагчийн оронгоор нь задлсан задгааг дахин бичье. 9000 дээр нэмэх нь 600, нэмэх нь тэг, нэмэх нь 1. 8000-ыг хасаад, тэг 100-ыг хасаад, 2 аравт буюу 20-ыг хасаад, 3-ыг хасна гэсэн үг. Сая бид өгөгдсөн бодлоготойгоо яг адилхан зүйлийг бичлээ. Гэхдээ ингэж задлсан задрагаа нь зээлэх буюу дахин бүлэглэх үйлдэлийг илүү тодорхой ойлгоход тус төхөн болно. Бидэнд нөгөө л асуудал тулгарч байна. 1-ээс 3-ыг хасах, бас 20-ыг тэгээс хасах. Харин 100-ыг ажиглавал 600 байна. Тиймээс 100-г авчхаж. Яагаад болохгүй гэж? Ингээд энд 500 болно. Тэгээд нөгөө авсан 100-га аравтад өгнө. Ингэхээр энэ маань энэ тоо маань 100 болж байна. Сайн хараараа хасагдагч маань хэвээр байгааз 9000 дээр 500-г нэмээд 100-г нэмээд 1-ийг нэмэх ба 9000 дээр 600-г нэмээд 1-ийг нэмсэн нь тэнцүү байгаа. Зүгээр л задрагааг арай өөр хэлбэрт оруулсан байна. Энэ задрагаан дээр бол бид 100 гэд бичих болно. Харин энд аравтын орон дээр 10 гэж бичих ба 10 ширхэг аравт маань 100 гэсэн үг. Дахин бүлэглэж хараахан дуусаагүй байна. Нэгжид мөн нэмэлт тутах хэрэгтэй. Тэгэхээр бид 10-аас 10-ыг авна. Энэ маань 90 болоод авсан 10-аа нэгжид өгнө. Нэгж маань 10 дээр нэмэх нь 1 буюу 11 болно. Сайн ажиглаараа. Бид яаж зээлж байгааг энд хасагдагчийн оронгоор задлсан задгааг дахин бүлэглэх аргаар харууллаа. Зүгээр л арай өөрөөр илэрхийлсэн хэрэг. Энд байгаа энэ 500 100-ийн орон дээр бол 5 гэж, харин энэ 90 10-ийн орон дээр 9 гэж бичигдэх нь. Зээлэгч бай, дахин бүлэглэгч бай,
Бид одоо хасахад бэлэн боллоо. 11-ээс 3-ыг хасах бол 8, 90-ээс 20-ыг хасах бол 70. Энд нэмэх тэмдэг хүчнэ. 500-аас хасах нь тэг бол 500. Тэгээд 9,000-аас 8,000-ыг хасвал 1000 гарна. Ингээд яг адилхан хариу гарлаа. 1000 дээр нэмэх нь 500, нэмэх нь 70, нэмэх нь 8 бол 1578 юм.